сонсох бас унших. Хязгааргүй орон зайд тэмүүл эм бүг мэдрэмжээр аялъя. Өдрийн амгалангийн айлтгын эрх мөнт үзэгчтэй энэ удаад бид их түүхэн жимээр иргэн аялах болно. Өнөөдөр 13 дугаар зууны монголчуудын түүхэнд холбогдох сонирхолтой түүхийг та бүхэнд ярьж өгөхөөр Монгол Улсын шинжлэх ухааны гавьяа сэтгэлтэн шинжлэх ухааны доктор профессор Хайнзангийн шагдар хүрэлцэн ирээд байна. Танд өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. Маш их баярлалаа. 13 дугаар зууны монголчуудын аян дайны шалтгааны талаар хоёлаа яриагаа эхлэе. За. Ер нь альва үндэстэнд юу хэрэгтэй вэ гэхээр тусгаар тохирно гэдэг юм бол хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өрөөлийн доор амьдрахгүй, өөрийнхөө дураар амьдрна гэдэг л ийм л зарчим дэлхийд байдаг. Монголчуудын 13 дугаар зууны монголчуудын аян дайн бол ийм л бас гарсан. Анхаа эхлээд Чингис хаан 1206 онд Ихэнх Монгол улсаа байгуулад тэгээд Алтан улсаас одоо ухаантай тусгаар нөхцөлийн зөвшөөрөл одоо тэр үед нь бас юу байсан л да бас нэг тийм дарамтанд байсан. Тэгээд одоо ингээд тусгаар нөхцөлийн зөвшөөрөл гэсэн зөвшөөрөө өгөх. Тэгэл одоо монголчууд аяндаа хэлсэн. Тэгэхээр цаашаа яагаад өргөлжсөн гэхлээр цаана нэг дайсан байхад тэр дайсан бол эргэж ноцно. Одоохондоо чон эргэж ноцсох шиг тэр ноцно. Тэгэл ингээл одоо нэг гинжин урвал шиг ингэж яваад 100 жил үнсэн та монголчууд Ази Европыг байлцсан. Тэгээд тэрнээ үрдэн болвол яг үдэ дэлхийн түүхэнд монголчуудын түүх үлдсэн. Монголчуудын түүхөөр дэлхийн түүхийг бич чадахгүй. Тийм л одоо улмаар үлдсэн бидэнд. Тэгэхдээ дараа нь монголчууд тусгаар тогтнолоо одоо байгуулад олон улсад зөвшөөрүүлэхэд энэ Чингис хааны монголчуудыг орхиж болохгүй. Тусгаар даглалыг өгье гэж ухаандаа бид нар өнөөдөр тусгаар орон эрхчлөөтэй өөрийнхөө дураар амьдардаг ийм л улс явж байгаа. Тэрний үр дүн дээр. Тэгэхээр Монголын улс төвчөнд бичснээр отто тэнгэр орчиж олон улс хөрвж орондоо орох завгүй олзолтон тэмцэлдэж байв гэж. Тухайн одоо нэгэн цаг үеийн тийм ээ тусгал шүү дээ. Гэтэл дараа нь туулж өнгөрсний дараа монголчуудын амар амгалангийн үе гэж барууны төвчд бичсэн. Барууны төвчд. Энэ одоо томьёолол гарах болов. Тэр чинь одоо нэг төвчийн бичсэн байдгийн. Толгой дээр одоо алтан цаар байжгаад нэг хүүхэн явж штэ. Тэр хүүхэн явж яхад хэн ч алдахгүй. Ягаад гэвэл их засаг хууль, хатуу хууль дэлхийг амгалан болгосон байхгүй юу. Тэр чинь одоо ухаандаа Европоос Аз хүртэл хичнээн аялж жуулч ирв. Балана Карпини одоо тэгэл Марко Поло ямар ч тийм юу байхгүй, асуудал байхгүй, амар амгалан. Өөрөөр хэлбэл халдах дайсангүй. Дайсангүй. Наймагчдын хувьд ч тэр, жуулчдын хувьд ч тэр, энгийн ард иргэдийн хувьд ч тэр торгоны замаар зорчих энэ олон улс орныг дамнан өнгөрөхөд ямар нэгэн айдасгүйгээр туулах боломжтой байхгүй. Тэр чинь одоо ингээд өртөө байгуулад одоо нэг төмөр замын өртөө шиг ингээд өртөө байгуулсан. Тэнд бол амар амгалан сайхан амардаг. Хинч тэнд халдахгүй. Тэрийг одоо ухаандаа монголчуудын хийсэн амар амгалан гэж дэлхий бичээгээд юу баярлж ядгийг. Үнэхээр хийсэн монголчууд. Сонсох бас унших. Хязгааргүй орон зайд тэмүүл эм бүг мэдрэмжээр аялъя.
Чингис хааны олон дайчин баатруудаас та Сүбэдэ жанчны түүхийг судалж энэ тухай ном бүтээсэн. Чухам яагаад Сүбэдэ жанчныг онцлох болов? Сүбэдэ бол Аз, Европ хоёр төвийн бүх дайны төлөвлөгөө гаргаж удирдсан хүн. Стратегч. Тий, стратегч. Бас нэг онцлог байгаа. Дэлхийн одоо жанжитын түүхийг одоо үзэж байна л дээ. Тэгэхээр чин Сүбэдэ хүн ураанхтай гэж жанжин байгаа. Тэр одоо Европ байлдсан, Оросоо Вьетнам хүртэл байлдсан. Тийм агуу жанжин. Тэрний хүн Ачууга жанжин байна. Хүн. Тэр нь одоо Хятадыг Ховлын хааны жанжин байж, Ховлын хааны жанжин явахдаа Хятадыг бүрэн буулгаж авсан. Одоо Ханжао гэж нийслэл байлаа. Хятадын нийслэл тэрийг эзлээд Хятадыг эрхэндээ оруулсан жанжин бол Ачуу. Тэгэхээр эцэггүй гурван жанжин гэдэг дэлхийн түүхэнд байхгүй юм. Ерөөсөө байхгүй. Тийм учраас одоо би тэрийг олж үзэж ном бичсэндээ өөртөөх баяртай явдаг. Чингис хааны одоо Малайлагчийн игээд Жон Бэний зохиол байна лээ. Гарсан. Тэгээд 10 хэдэн одоо шалгуур гаргасан байна. Тэгэхэд Чингис хаан шиг тэр 10 хэдэн шалгуурыг давсан хүн байхгүй гэж бичсэн байна лээ. Чингис хааны тэр гайхамшиг нь юу гэхээр тэр хамаатан салдан гэж байхгүй. Чингис хаанд үнэхээр шалгарсан одоо зоригтой, ухаантай улсуудыг өөртөө татгал тийм л ойдстой хүн байсан. Тэрний нэг нь Сүбэдэ Баатар. Сүбэдэ Баатар гэдэг бол одоо дэлхийд байхгүй жанжин. Ерөөсөө яхаа би нөгөө тэрний хүн учраас дэлхийн жанжинуудын түүхийг үзсэн. Тэгэхээр Сүбэдэ Баатар шиг ухаантай номхон далайгаас Атлалны далайг хүртэл тэр газар орныг эзэлсэн хүн чинь Сүбэдэ Баатар. Тэг 30 хэдэн овг аймгийг эзэлсэн гэдгийг 60 гаруй тулдаанд орж ялж гарсан гэдэг. Тийм одоо түүх бол дэлхийн түүхэнд байхгүй юм байлаа. Тэгээд монголчуудын бахархал бол одоо Сүбэдэ Баатар байх ёстой. Тэгээд одоо хандаа Марко Полог өнгөшөө манайд байж байна. Марко Поло Монголд юу хийсэн? Тэрний оронд Сүбэдэ Баатар одоо хөшөө босгоосоо гэж боддог. Тэгээд тэр агуу жанж. Гэхдээ тэр бол зөвхөн нэг хүн алж явсан хүн биш. Эх орныхон тусгаар тогтолтын төлөө л явсан. Тэр дайны шалтгаан гэлээд биш үү? Дайны шалтгаан Монгол улсынхаа тусгаар тогтолтын төлөө л хийсэн дайн болохоос биш хүн алгыг хүрээ талыг гэж яваагүй юм. Өөрөөр хэлбэл олзонд шунаж илүү харж хийсэн биш. Энэ бол монголчуудын амар амгалан цагийг нэг тэнгэрийн дор, нэг газрын дээр, нэг үндэстэн амар амгалан оршин тогтнохын төлөө тэмцэл байсан гэсэн. Түүнийг оройлсон баатар нь Сүбэдэ байж. Сүбэдэ Баатар. Баярлалаа. Бид Сүбэдэ жанчны тухай ярьсаа. Тэгвэл Мухлай өрлөг жанчны талаар. Мухлай яг хоо дэлхийн тэргийн урлагийн түүх гэж байна тийм ээ. Тэнд Мухлай хийсэн нэг ажил байдаг. Тэр нь яг хөө гэхээр 1217 онд Мухлайг энэ алтан улсын эсрэг тавьчихад тэгээд Чингис хаан одоо сарцуур руу явсан 20 гэж ярьдаг. Одоогийн Истанууд ч одоо Казахстан, Узбекистан тэр чинь сарцуул гэдэг улс байсан. Тэнд явсан. Тэгтээ маань хүн болохоор ардлаасаа зохиулахын тулд Мухлайг 5 төмөн тэрэг өгөөд тавьчихсан. Тэгээд алтан орч ардаар дайрч магадгүй. Тийм учраас чи хамгаалаад сууж ял гэсэн. Тэгс чин Мухлай суугаагүй. Давшилт. 1500 км фронт дээр байлдаад тэгээд 17-с 23 хүртэл 500 км урагшилсан. Тэр нь одоо хандаа дэлхийн тэргийн урлагийн түүхэнд хориглолтыг
хоригдол суух хэрэггүй юм байна. Хоригдолтыг давшилтаар хийж болдгийн байна гэдгийг үзүүлсэн дэлхийн гайхамшигтай жанжил байна. Вау. Монголчуудын энэ ялалтын түүхэн үндсэн чухам юу вэ? сонсох бас унших. Хязгааргүй орон зайд тэмүүл. Эм бүг мэдрэмжээр аялъя. Монголчуудын ялд нь ерөөсөө юугаас гаралтай. Энэ байгалаас. Монголчуудын байгаль одоо ингээд инкээс агуулгад Суданд явсан нэг залуу наад ярьж ирсэн. Нэмэг хасах 40-50 градуст Монгол хүн явж ил. Тэгээд нэг 7 хоног хөлөрдөг гинэ ухаанд инкээс агуулгад. Тэгэл төв зүгээр их рундаа байх шиг л болчихдог. Өөрөөр дасан зохицох чадвар. Төв дасан зохицох чадвар. Тэгэл одоо монголчуудын байлдааны арга тэр бүх юм чинь ерөөсөө л Монгол байгаль. Одоо хүн ярьдаг болсон байна. Бид нар чинь одоо ахуй ангидагч ухамсар хоёрдогчийг ярьдаг болсон. Байсан. Тэгэд заалгасан. Тэгэд одоо ухамсар ангидагч ахуй хоёрдогч гинэ. Тэр худлаа. Богтааныг хаан уулыг чивтэр байгуулах уу? Ингээд тийм ээ. Богтаан уулыг бодлороо чивтэр одоо моджуулах уу? Үгүй шүү дээ. Ерөөсөө Монгол хүний чанар одоо харалдаа одоо дэлхийн давтамд манай охтууд залуучууд гайхуулж шүү дээ. Тий одоо ингээд тэр оюун ухааны уралдаанд хоёр охин байна. Тэр чинь одоо энэ байгалаас өгсөн өгөгдөл цэвэр агаар байна. Цэвэр хоол хүнс байна. Тийм ээ? Тэгэхээр чинь одоо манайхан болохоор ухаандаа ингээл жолоотнор явж байгаа л арх уудаг ч юм уу ундаа уудаг ч юм уу шилээ хайчиж байгаа. Цонхоор тэр шил чинь халаад дараа нь төмөр гарч байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг цонхоор шилжсэн байгальдан шидсэн тэр нэг шил чинь их орноос өвтгчлээ байгаа байхгүй. Тийм учраас Монгол хүн болвол хангаа дийлхийдээ сүүгээ өргөдөг. Тийм ээ хангаагаа дийлхээ шөвчдөг. Тэр чанар бол Монгол хүний одоо эрхэм дээд чанар гэж болдог шүү дээ. Өөрөөр хэлбэл та монголчуудын үеийн одоо энэ ялалтын их үндэс нь байгаль дэлхийгээ шүтэж хайрлах, байгаль дэлхийтэйгэн зохицон амьдрах, түүний байгалийн элдв бэрхшээлийг даван туулах чадвар хийгээд тэгээд бас дээрэс нь энэ тэнгэр язгуурт. Тэнгэр шүтэнд монголчууд тэнгэрээ шүтэн, уулаа шүтэн, усаа шүтэн. Тэн дээр бол одоо юу байгаа юм л да. Тэр агаараас авсан, тэр газараас авсан энерги Монгол хүнд бай. Тий. Нөгөө эрэлттэй суурах юм л та. Тийм үү? Дөрвөн үлрэлтэй. Тэр л одоо байгалаас өгсөн одоо юу гэдэг нь өгөгдөл Монгол хүнд байгаа юм. Тэр зүгээр би өөрөө Монгол хүн би устдаас давуу гэж хэлж байгаа биш. Үнэхээр бодоод байтал Монгол хүн арай л өөр энэ байгалаас заяасан тийм өгөгдөл байна. Сайхан байна. Хоёулаа өнөөдөр хамтдаа түүхийн жимийг ингэж яргаж 13 дугаар сон хүртэл аялж байна шүү дээ. Буцаад хоёулаа их түүхэн жимээс жаахан эргээ. Тухайлбал зүүн гарын хаант улс байгуулагдах болсон түүхэн шалтгаан тэр он жилийн талаар эргэж санавал. Тэр өвөр Монгол эхлээд манжин явцсан. Дараа нь халах Монгол явцсан. Тэгээд одоо Монгол улсыг одоо нэгдсэн улс байгуулахын төлөө Чингис хаан байгуулсан. Тэрний дараа Батмунх Даян хаан нэгтгэхэд алдсан монголчуудаа. Дараа нь Нисэн хаан гээд
ойртын нэгтгэхэд алдсан. Дараа нь ухаанда Богтаан өвөр Монголоо авъя гэд 1913 онд 5 завын цэрэг мордлуулаад дийлээгүй. Дараа нь 45 онд монголчууд ахтайгаа нээж байлдаад тэгээд өвөр Монголоо аваад Монгол улсаа байгуулъя гэд хоёр том гүрний юунд цохилтон дээр дийлээгүй. Тэгсэн ухаанда монголчууд чинь ер нь дэлхийн төвхтийн байдгийг нэг нийлдэг, нэг салдаг. Одоо бүр жам юм шиг байгаа. Советский Союз ухаанда яаж тарав одоо юу болж байгааг мэдэхгүй тийм ээ. Тэгэхээр чинь монголчуудын хувь заяа бол юун дээр тогтоод байна гэхлээр олон улсын тэр пон дээр одоо дэлгэцээр л монгол хүн яваад байна. Гэхдээ монголчууд бол миний бодлоор бол одоо 60-60-аар байдаг Монголын төв. 60-60-аар байдаг. 120 жил. Тэгэл одоо ингээд одоо бид нар чинь шинэ нийгэмд хөл тавиад 30 жил болж. Дараагийн 30 жилийг алдах юм бол Монгол сүн гомилон хийсэг шүү дээ одоо ингээд одоо монголчууд ингээд сүнж магадгүй гэж. Тэгэхээр одоо дараагийн 30 жилдээ бид нар нэг ухсхийгээд авах юм бол тэгэл Монгол бол дэлхийн давтандаар сонгож байна. Та бид зүүн гарын хаант улсын түүхийн талаар ярилцаж байна. Та түрүүн бас нөгөө 5 замын байлдааны талаар бас цус дурдаад өнгөрсөн. Хамтдаад ярил. Тэгээ зүүн гарын хаант улс байгуулагч нь юу гэхээр ерөөсөө бүгдээрээ нийлээд манжийн дааллыг эсэргүүцье гэсэн. Тэгэхэд хилэмээ олоо. Тэг. За 5 замын байлдаанд би баг түрүүнээстэй тийм ээ. Юугаа өвөр Монголоо чөлөөлж авъя гэж. 45 тэгсэн 13 тэгсэн. Тэгэл яг хувь зайгаар нэг хоёр том гүрний хооронд зажлагдаал тэгэл одоо хөрхөө авч үлдээгүй. Манай өвөр монголчууд бол бидэнд гомдох хэрэг байхгүй гэж боддог шүү дээ. Тэгээ бид нэр зүтгэсэн. Тэгэл дийлээгүй яг хөө тэгэл одоо тэгэл монголчуудын хувь зай одоо ингээд 5 дасархай байж штэ дэлхийн энэ бөөрөнцөг дээр 5 дасархай монголчууд байж л байна одоо яах вэ тэгэл. Хувь зай тийм юм байсгүй. сонсох бас унших. Хязгааргүй орон зайд тэмүүл эмбүг мэдрэмжээр аялъя. Сайхан өөрсдөр нь сайн цаг ирнэ гэж бодож л амьдрахгүй бол тэгж амьдрах нь л өөрсдөө биднийг бас наранд өглөө нар мандахад итгэдэг шиг Монголынхаа ирээдүйд итгэх тийм үндэс болдог тийм ээ. Би тэгж бодож байна. Түрүүний та хэлсэн шүү дээ. Монгол хүнд өөрийн гэсэн заяа бий. Өөрөлдөх юм бол хувь тавилангийн хишиг бий. Тэ? Гэж энэ үгэнд бид итгэдэг. Гэхдээ итгэж суух биш бас өөрсдөө эрдэм мэдлэг, боловсрал, хэв маяг, ёс зүй бүхэл зүйлээр нь л нэгдэх ёстой гэсэн санаа тийм үү? Ер нь юу л да. Одоо ч бас нэг нийгмийн эргэлтэнд орчиход тэгээд өнөөгийн манай залуучууд төөрчөд байна. Одоо хаана гисхээ мэдэхгүй явж байна. Бидний үед бол ойлгомжтой байсан. Тийм ээ? Тий. Тэгээд одоо эргээд тогтох ёстой. Тогтно. Тэр гадаад байгаа залуучууд чинь гадаад гарсан улсууд чинь эргэж ирэх явгын нөхцөл нь бүрдүүлээд өгчих юм бол тэд нар чинь тэндээс зулгаагаал ирнэ шүү дээ. Эрдмээ аваад ирнэ, үйлдвэрээ аваад ирнэ. Ирнэ. Удахгүй. Тэр одоо тэглэв яаж. Сайхан байна. Улсынхаа ирээдүйд гэрэлгээ сайн сайхан бас урдах түүхийн алдаа оноо сургамж бүх зүйлийн талаар хоёлаа сайхан ярилцлаа. Их түүхийн одоо тэр сайхан эрдэм мэдлэгийг энэ цаг үед авчирна гэдэг бол
манай түүхчдийн одоо үнэт хосгүй эрдэм мэдлэгийн огтээж нь болж байдаг шүү дээ. Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн гэдэг 45 идэрхэн настай энэ сайхан хамт олонныхон ойн босгон дээр шинэ бүтээл, шинэ ном, шинэ амжилт, шинэ алдраар бэлэг барьсан таньдаа бид бас чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Гэлээ таньдаа. Баярлалаа. Танай телевиз бол хондоо 13 дугаар зуунд сэлмээр дэлхийг илжсэн монголчууд одоо мэдээлэлээр дэлхийг иж эхлэх ёстой. Тийм. Сайхан мэдээлэл цачил явахын төлөө та нар явдаг, та нартай баярлж явдаг шүү. Маш их баярлалаа. Гэлээ. Баярлалаа.